Өглөөний минь. Та сайн биз дээ? Баярлалаа. Эхний асуулт маань өнөөдөр Монгол улсад хүүхдүүдэд тулгарч буй хамгийн яаралтай асуудал бас сорилтууд юу байна гэж та үзэж байна. Мөн ЮНИСЕФ-ийн хувьд эдгээр асуудлыг шийдвэрлэхэд хэрэгжүүлж буй хөтөлбөрүүд нь бодиттой ямар өөрчлөлтийг авчирсан бэ? Энэ сайхан өглөө ярилцах боломж олгосонд маш их баярлалаа. Мөн та бүхэнд зул сарын баярын мэнд. Шинэ жилийн мэнд хүргэе. Би Монгол улсад ажилласан 4 жилийн хугацаанд 21 аймгийг бүгдийг зорж 272-оос дээш удаагийн уулзалт хилцүүлэгт оролцсны үр дүнд өнөөдөр Монголын хүүхдүүд тулгарч буй асуудал шинээр гарч буй сорилтуудын талаар илүү тодорхой үнэлгээ хийх боломжтой болсон юм. Тэгэхээр эдгээрийг би 3 үндсэн ангилалд хуваан үзэж байна. Нэгдүгээрт уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудал. Та бүхэн баруун бүсээс зүүн бүс хүртэл цөлжилт эрчимтэй нэмэгдэж байгааг харж байгаа. Мөн зуудын давтамж нь улс орны ихэнх хэсэгт нэмэгдэж байгаа нь боловсрол, эрүүл мэнд, хүүхдийн хоол тэжээл зэрэг нийгмийн үйлчлэгээний салбарт хүчтэй нөлөөлж байна. Тиймээс уур амьсгал, байгаль орчны асуудал нь маш том нөлөө үзүүлж буй эхний ангилал юм. Хоёрдугаарт хот суурин газарт илүүтэй ажиллагдаж байгаа агаарын бохирдол байна. Жил бүрийн 10 дугаар сараас 3 дугаар сар хүртэл хот суурин газарт мөн зарим хөдөө орон нутагт хүүхдүүдэд ноцтой нөлөөлөх хүчтэй агаарын бохирдол үүссээр байгаа нь үүнд бид яаралтай анхаарал хандуулах шаардлагатайг харуулсаар байна. Гурав дахь том асуудал бол хоол тэжээлийн дутагдал юм. Монгол улсад өнөөдөр ч хүүхдүүд хоол тэжээлийн дутагдaltaй тулгарсаар байгаа нь мөн л энэ нь бидний зайлшгүй анхаарч хамтрах ажиллах ёстой асуудал хэвээр байна. Өнгөрсөн баасан гарагт бид эрүүл мэндийн яамтай хамтран жирэмсэн 60 мянган эмэгтэй зориулсан бичил тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүний анхны үндэсний хөтөлбөрийг албан ёсоор эхлүүлсэн. Энэ нь хоол тэжээлийн дутагдлыг бууруулах, улмаар улсын хэмжээнд эрүүл мэнд, шим тэжээлийн зардлыг багасгахад чухал аж холбогдолтой. Тиймээс өнөөдрийн ярианд би уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдол, хоол тэжээл гэсэн 3 том асуудлыг онцлон хэлмээр байгаа юм. Та бүхэн нийслэлийн удирдлагатай хамтран Warm Get Health төсөл хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр тус төслийн гол зорилго нь юу талаар бас мөн хүүхдүүдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх талаар дэлгэрэнгүй мэдээлэхгүй юу? Тийм ээ. Бид 2015 онд хотын агаарын бохирдлын талаар ялангуяа Улаанбаатар хотод чухал судалгаа хийсэн. Тус судалгаагаар агаарын бохирдол хотын хүүхэд бүрийн амьдрал хэрхэн нөлөөлж байгааг, мөн хотод жижиг асуудал байгааг тодорхой харуулсан. Үүний үр дүнд бид засгийн газарт олон чухал зөвлөмж боловсруулан хөрвүүлсэн. Бид засгийн газарт олон санал, зөвлөмж хөрвүүлсний үр дүнд ажлын хэсгүүд байгуулж, олон удаагийн хилцүүлэг өрнөн, тодорхой төслүүд хэрэгжиж эхэлсэн. Үүний хүрээнд технологи болон нийгмийн хөтөлбөрүүдийг хослуулан судалж, асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар шат дараатайгаар ажиллаж байна. Мөн Монгол улсын шинжлэх ухаан, технологийн их сургуультай хамтран хүйтний улиралд гэрийг дулаан байлгахад чиглэсэн халаалт, дулаалгын зорилттой цогц төслийг боловсруулсан. Эдгээр нь гэрийн дулаан алдагдлыг багасгаж, үйлчлэлийг илүү таатай болгоход чиглэх юм. Энэ жил бид Улаанбаатар хотын захиргааны итгэл, дэмжлэгийг авч, нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сантай хамтран өөрсдийн боловсруулсан дулаалгын технологиг гэр хороололд нэвтрүүлэх боломж бүрдсэн. Энэхүү технологи нь гэрийн дулааныг хадгалах, хамгаалах зарчимд тулгуурладаг бөгөөд уг төсөл хэрэгжснээр нүүрсний хэрэглээг 50% хүртэл хувиар бууруулах боломжтой. Цаашлаад агаарын бохирдлыг мэдэгдэхүйц хэмжээгээр бууруулах асар том үр нөлөөтэй. Юуны өмнө уг технологиг ашигласнаар бага хэмжээний нүүрс, шахмал түлш ашиглан гэрийг хурдан дулаацуулдаг шинэлэг шийдэл юм. Хоёрдугаар, үнэр багтай бөгөөд нүрс төрөгчийн давхар эсэл, дутуу эсэл зэрэг хүний, ялангуяа хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хорт хий ялгаруулалт эрс багасдаг. Би өөрөө зарим айл өрхөд очиж, бодит өөрчлөлтийг харсан. Хүүхдүүдийн амьсгал сайжирч, өмнөхөөсөө илүү чөлөөтэй амьсгалж байгааг ажигласан маш эерэг үзүүлэлт.
Мөн айлуудын амьдрах орчны тав тухь мэдэгдэхүйн сайжирсан. Түүнчлэн өмнө нь шүн төлөөр хүйднээс болж сэрдэг байсан айлууд одоо шүн тайван унтаж амарч чаддаг болсон байна. Эдгээр өөрчлөлт нь урт хугацаанд хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөг эрс буруулах ач холбогдолтой. Бидний тооцоосноор амьсгалын замын өвчлөлийг ойролцоогоор 40% бууруулах боломжтой. Үүний зэрэгцээ гэр бүлийн тав тухь сайжирч, эмнэлгийн зардалч багасна. Жирэмсэн эмэгтэйчүүдийн хувьд ч хүйтэн, бохир орчны нөлөөлөл багаснаар тухайлбал хүүхдээ алдах эрсдэл буурах боломжтой. Эдгээр нь биднийг уг хөтөлбөрөөр дамжуулан урт хугацаанд хүрэхийг зорж буй үр дүн юм. Энэ бүх ажлыг хамтран хэрэгжүүлэх итгэл үзүүлсэн Улаанбаатар хотын захиргаанд бид гүн талархал илэрхийлж байна. Цаашид бид ялангуяа хий ашиглах шинэ технологи дээр илүү анхаарч туршилтууд хийхээр төлөвлөж байна. Ингэснээр уг шийдлүүдийг хэрхэн өргөн хүрээнд бодлогын түвшинд дэвтрүүлэх талаар хотын захиргаанд бодит мэдээлэл зөвлөмж хүргүүлэх боломж бүрдэнэ. Одоогоор бид агарын бохирдол мэдэгдэхүйц буурч байгааг ажиглаж байгаач энэ нь зөвхөн туршлагад тулгуурсан ажилт юм. Тиймээс хотын захиргаатай хамтран агарын чанарыг хэмжих гадаад мэдрэгч төхөөрөмжүүдийг хотын хэмжээнд суурилуулах ажлыг эхлүүлэхээр ажиллаж байна. Ирэх 1-р сараас өмнө эдгээр амжилтыг эхлүүлснээр бидний хэрэгжүүлж буй арга хэмжээнд Улаанбаатар хотын иргэдийн амьдрал урт хугацаанд хэрхэн эерэг нөлөө үзүүлж байгааг нотлох судалгаанд суурилсан бодит өгөгдөл бүрдэнэ. Одоогоор нөлөөллийн судалгаа хийгдэж байгаа бөгөөд хотын хэмжээнд мэдрэгчүүд суурилуулах хийн технологийн туршилтуудыг ойрын хугацаанд эхлүүлэхэд төлөвлөж байна. Энэ нь эх жилүүдэд уг шийдлүүдийг өргөн хүрээнд нэвтрүүлэх боломжийг тодорхой болгох чухал ач холбогдолтой юм. Энэхүү дулаангэр эрүүл ирээдүйн хөтөлбөрөөс гадна хүүхдийн эрүүл мэнд боловсрол мөн хүүхэд хамгааллын чиглэлээр Монгол улсын засгийн газар болон бусад түнш оролцогч талуудтай хамтран хэрэгжүүлсэн аль санаачлагууд хамгийн үр дүнтэй байсан мөн яагаад? Монгол улсад бид одоогоор 20 гаруй хөтөлбөрийг зэрэг хэрэгжүүлж байна. Эдгээр нь эрүүл мэнд, боловсрол, хүүхэд хамгаалал, ус, ариун цэвэр зэрэг олон салбарыг хамардаг. Манай оролцоо дан ганц нэг удаагийн арга хэмжээ бос. Харин салбар хоорондоо уялдсан. Цогц байх зарчимд тулгуурладаг. Тухайлбал манай хамгийн том хөтөлбөрүүдийн нэг бол багийн баг сургууль хөтөлбөр юм. Энэ нь аслагдсан хөдөө орон нутгийн өрх айлд боловсролыг ойртуулах зорилготой. Уг хөтөлбөрийн хүрээнд сургуулиудыг ирээдүйн боловсролын бүх боломжийг хангах үс байдлаар хөгжүүлж байна. Үүнд хиймэл оюун ухаан, дижитал сургалт, сайжруулсан ус, ариун цэвэр, агаарын чанарыг сайжруулах систем зэрэг багтана. Бид боловсролын сайд болон хаан банк, номин зэрэг олон түвш байгууллагатай хамтран хамтын хүчээр ажиллаж байна. Энэ жил багийн баг сургууль хөтөлбөр манай хамгийн том төслүүдийн нэг болж байна. Одоогоор 5 сургууль өндөр технологи, хиймэл оюун ухаан суурилсан сургалтыг нэвтрүүлэн амжилттай ажиллаж байгаа нь үр дүнгээ өгч байна. Энэ бол боловсролын яамтай хамтран хэрэгжүүлж буй хамгийн том санаачлагуудын нэг. Эдгээр сургуулиуд сэргийлэх эрчим хүч, тухайлбал нарны эрчим хүчийг ашиглаж, агаржуулалтын систем, нарны эрчим хүчээр ажилладаг ус, ариун цэврийн халаалтын шийдлүүдийг нэвтрүүлсэн. Өөрөөр хэлбэл, орчин үеийн шинэ технологиудыг нэг дор зохицоор нь ашиглаж байна. Мөн бид эдгээр сургуулиудад хүлэмжийн аж ахуйг хөгжүүлж, хүүхдүүд өөрсдөө хүнсээ тариалж, хэрэглэх боломжийг бүрдүүлж байна. Энэ бол бидний хэрэгжүүлж буй маш сайн, чухал хөтөлбөрүүдийн нэг. Хэрэв таныг зөвшөөрвөл би бас нэг маш чухал хөтөлбөрийн талаар дурдмаар байна л да. Энэ нь урьдчилан сэргийлэх чиглэлийн эрүүл мэндийн хөтөлбөр байгаа юм. Учир нь өвлийн улиралд хүүхдүүдийн дийлэнх нь хоолой өвдөх зөвөртэй болдог. Энэ нь олон жилийн турш биед нь хуримтлагдсан халдвараас үүдэлтэй байдаг. Үүнтэй холбогдуулан
Сүүлийн 3 жилийн хугацаанд бид 700 мянган гаруй хүүхдийг шинжилгээнд хамруулж, эдгээр халдварыг илрүүлэн эмчилгээг цаг алдалгүй эхлүүлж чадсан. Энэ бол маш том амжилт. Урт хугацаанд энэ нь хүүхдүүдийн зүрх судасны өвчлөл бурхад чухал нөлөө үзүүлнэ гэж би найдаж байна. Энэ бол Монгол улсад өнөө хүртэл хэрэгжүүлсэн хамгийн том, хамгийн ач холбогдолтой хөтөлбөрүүдийн нэг юм. Тэгэхээр энэ нь үндсэндээ хүүхдүүдтэй холбоотой хөтөлбөрийг бүрдүүлж байна. Үүнтэй уялдаад сурагчийн эрүүл мэндийн карт гэж бий. Одоо сурагч бүр эрүүл мэндийн карттай болсон. Энэ карт нь тухайн хүүхдийн эрүүл мэндтэй холбоотой бүх мэдээлэл хадгалагддаг. Ингэснээр тэдэнд илүү үр дүнтэй дэмжлэг үзүүлэх боломж бүрдэж байгаа. Хүүхэд эмчилж үзүүлэхэд эмч нь тухайн хүүхэд ямар асуудал хүндрэлтэй тулгарч байгааг ягдаг мэдэх боломжтой. Иймээс эдгээр нь маш чухал. Ач холбогдолтой хөтөлбөрүүд юм. Гэхдээ бидэнд үүнээс гадна өөр олон санаачлаг бий. Бидний ярилцах цаг дуусах ойртож байна. Сүүлийн асуулт маань доктортой хөгжлийн зорилтуудтай холбоотой. Доктортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжилтийн талаарх ойлголт ялангуяа Монгол улсад хэрэгжиж байгаа талаар асуумаар. Одоогоор доктортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн төвшин. Ялангуяа хүүхдүүдэд чиглэсэн хөтөлбөрүүдийн хэрэгжилт ямар төвшөнд байгаа гэж та харж байгаа вэ? Одоогоор хамгийн хийгдэх шаардлагатай гол ажлын нэг нь ядуурлыг бууруулах асуудал юм. Одоогоор хамгийн хийгдэх шаардлагатай гол асуудлын нэг нь ядуурлыг бууруулах юм. Энэ нь олон салбар, олон талд оролцоог шаарддаг. Өрхийн орлогыг хэрхэн нэмэгдүүлэх? Айл өрх бүрийн хүүхдийн мөнгө авах боломжтой байх. Тэднийг сургуульд хамруулах, илүү чанартай боловсрол олгох. Сайн хоол тэжээлэр хангах зэрэг олон хүчин зүйлтэй холбоотой. Эдгээр асуудлын улмаас Монгол улс одоогоор доктортой хөгжлийн зорилтуудын ядуурлыг бууруулах зорилтын хувьд хорогдолтой хэвээр байна. Гэсэн ч энэ чиглэлээр ихээхэн хүчин чармаалт гаргаж байгаа. Харин Монгол улс бусад зарим доктортой хөгжлийн зорилтын хүрээнд ялангуяа 6 буюу цэвэр ус, ариун цэврийн асуудлаар нэлээд дахис дэвшил гаргасан орнуудын нэг юм. Гэсэн хэдий ч нэгдүгээр зорилт буюу ядуурлыг бууруулах нь хамгийн их сорилт дагуулсан зорилт хэвээр байгаа. Цаашид бид хамтын хүчээр ажиллаж энэ чиглэлд бодит захиж гаргах шаардлагатай байгаа. Маш их баярлалаа. Таны цаашдын ажил амжилт хүсье. Бид студид нэгдсэн улсын байгууллагын хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Еварист Кваси Квамдан эрхэмтэй ярилцлаа.